Энэ юу вэ гэж харж байна? Өт вэ штэ энэ. За энэ өтөл өстой янз янзын төрлөөрөө энэ ба штэ. Сарцаа. Үнэртгэд бол гоё үнэртэй юм байна. За энэ бол одоо ойлгомжтой. Төрөний нөгөө өтний хажууд байна штэ. Энэ эрвэхний авгалтай байхгүй юу? А тэгвэл энэ өтний талаар би бас та нартай бас нэг юм тайлбарлаж өгнө. Мэдхгүй нэг 5 6 ч юм уу 10 гэждэг. А гинт хүний биений нөгөө цуснд холоодонд ороод ирэхээр нөгөө айхтар алирч өгөөд маш богино хугацаанд хүн бол амнасаа алдах аюултай байдаг. За өнөөдөр өстө тасархай гоё өдөр байна. New Julchin компани шугамар бид нар шууд Шанхай компаниар ингээд нисээд аялдаа гарч байна. За бид нар дөнгөж сая онгоцноосоо буугаад буудлын дээр ороод ирлээ. Өстө янзтай гоё байна. Нөгөө Хайнан арлын Сааны хотын Феникс гэдэг нэг тийм хиймэл арга хийсэн юм байна. Нөхдүүд нөгөө нэг интернетээр гараад идэг. Нөгөө Сохогийн нэг гоё ижилтгэх нэг юм 5 барилга байдаг штэ. Яг тэрнийх нь одоо бид 17 давхрын нэстэ тасархай гоё өрөнд орчлоо. Буудлын одоо тэр тогтчлд бол өстой ярих юм байхгүй. Та нар ингээ хардаа. Ингээ сайхан буудлынхаа өрөөндөө сайхан гэвтэл. Тэгээ би ингээд террасан дээр гараад ирсэн. Янзтай гоё. За тэгээд эндээсээ шүү дээ нөгөө нэг гой барилгууд чи харагдана. За буфе өглөөний цай бол үнэхээр гоё. Хятад хоолноос гадна ер нь маш гоё тийм Европ хоолнууд бол маш их байна. Бууд бол өстой янз янзаар байна. Аяллаа нөхдүүд маань сайхан өглөөнийхөө цайгаа уучаад хотынхаа аялдаа гарах гэж байж байна. Ер нь хоолны хувьд бол үнэхээр гайхалтай. Би дандаа бас яхаараа хоол яриад бас хэл амд ороод идэг хүн байх гэхээр ер нь хоол сайтай байж иж аялал хамгийн гоё болдог. За хоол муутай аялал бол бас хэцүү шүү дээ. New Julchin компанийн бол ер нь аялагчдыгаа дандаа ийм гоё хав тухтай орчинтай хоол унд сайтай газар явцдаг. Хоол муутай байр муу болохоор тэгээд ер нь аяллаа хамаг наастар унжтэй шүү дээ. Байгаад гэж ямар хачин гоё. Гүйчилгээ гэж бас мундаг юм аа. Би одоо ингээл жимсээ идэл сууж. Юм бүгд бай. Маш сайхан байлаа. Өстой гоё шүү. Дахин ирээрээ хүмүүс нэнд ер нь сайхан юм биш шүү. Эмээ одоо бүрээс маш их баярлаа. За өглөөнийхөө цайн дээрээ би бас нэг өстой юм уугаад байгаа. Ойтан компани сарлаг гэдэг брэнд байгаа. Энэ болохоор би бас хамаагүй хоол унд идээд хорхог боодог гэж жагаад араас нь айр гэдэр уугаад тэгээ бас одоо нойр уулчихагаа жоохон гэмтэг айцсан. Тэгээ энэ болохоор бас ямар учиртай юм бэ гэхээр штэ. Монголын одоо өхөр болон хоньны одоо сархинагаас гаргаж авсан. Одоо цоохор сархинаг гэдэг штэ. За өглөөнийхөө цайн дээрээс ингээ хоёрыг уугаад энэ юу маш сайн бүтээгдэхүүн гарсан байгаа. Одоо ийм гоё өрн кофетэй газар ирсэн юм чинь. Одоо сайхан аягандаа сайхан хийгээд кофегаа сайхан бэлдээд аваа гарчнаа. Феникс арал дээр ирсэн байхад бас нэг гоё зөвлөгөөг бас өгье гэж бодож байна. Өчтөр жоохон тэнийгээд явахгүй юу. Тэгээд нэлээд цаашаагаад ирэх уцхын 3 км сайхан тэнээд Хайнан арлынхаа бас гоё далайн эргээр бас нэлээд яваад ирсэн чинь энд үнгүй такси явд юм байна. Цахилгаан машин яваад идэг. Тэрийг мэдэхгүй бидний хувьд бол нэг тийм ядарсан юм байхгүй. Зүгээр яг ийм гоё цаг агаартай юм чинь ингээд байгаад орчин энэ хаваараа сайхан аялаад ирсэн. Хуучин чи нөгөө Сааны нэлээд бол хөл хөдөлгөөн ихтэй байсан мөртлөө бүтээн байгуулалт нь бол бас ийм мундаг байгаагүй. Зохиомлоор хиймэл ард үүсгээд ингээд гоё ийм одоо далайн эргүүдийг үүсгэж явчихсан. Тэгээ ингээд одоо шөнө орой ингээд алхаад явхад бол нэр үнэхээр би одоо Нью-Йоркд очсон байгаа мó үнэхээр одоо гайхамшигтай сайхан байна. Шөнө өчтөр бид нар ингээд хотын төвөөсөө наашаага энэ арал руугаа харсан чинь тэр 5 барилга нь хятад маягийн тийм дэнлүү шиг гэх юм уу да агаар дээр нисэж байгаа юм шиг тийм орчин үеийн одоо хот бүтээн байгуулалтын бол үнэхээр гайхамшиг гэж хэлж болохоор. Аяллаа хамгийн анхны өдөр эхэлж байна. За бид нар явсаар байж байгаа их сонин газар ороод ирсэн. Хайнаны одоо маш олон 5 хоттой буудлуудын нэг болох мод гэдэг нэртэй буудалд ороод ирсэн. Яг та нар хардаа. Яг миний ардталд байгаа нэг гоё юм байшингууд байна.
одоо энэ буудлыг бол одоо яг хийхдээ аврах том одоо тийм халуун орны модыг дүрсэлж одоо хийсэн. Үнэхээр одоо сайхан гоё буудлаа байна. Энд байна штэ. 7 хоттой буудал байдаг гинэ. За бид нар одоо маргааш бараг тэр 7 хоттой буудал дээрээс очиж бас гоё зураг авъя гэж бас бодож байна. Тэгээд хятадын бас нэлээд том баячууд тэр буудлыг бол захиалаад авах нь штэ. Одоо хятадын томоохон баяр одоо тэмдэглэлт өдөр болоход тэр буудал нь штэ. Нэг хоногийн 100 мянган юаны үнэтэй буудал байдаг гинэ. Амжуул бас тэрийг очиж үзье. Тэгээд дотроо ингээд маш гоё далайн аквариумтай. А тэр өөрөө нь болохоор ингээд дөрвөн талдаа ингээд ийм загсан тийм аквариум дотор ингээд сайхан амардаг гэх юм уу да. За тэгээ маргааш очиж байгаад бас тэр сайхан газараа үзүүлэе гэж бодож байна. Өмнө нэг 12-3 жилийн өмнө иржсэн ингээ харахад нэрээ эрс тэрс өөр болчихжээ. Анх бол одоо 10 хэдэн жилийн өмнө ирэхэд хайнаа бол бас л гоё л байсан л да. Хуучин нэг кактус резорт гэдэг ийм 5 хоттой буудал бид нар бууж исэн. Тэгсэн тэр кактус резортыг маань нураагаад дандаа том буудлууд бол бариад байгаа юм байна. Ерөнхийдөө тэр байгаль цаг агаар бол өстой үнэхээр гоё сайхан аялж байна. Бид нар банк үздэг шүү. Оо баярлалаа. Үзэж байгаарай. За аялал маань одоо үргэлжилж байна. Бид хэд одоо ингээд далаагаар аялаад 3 цаг явах санаатай их гоё сюрпризүүд байгаа юм болов. Гэхдээ ер нь маш гоё сонирхолтой аялал болдог гэж одоо хүмүүс хэлж байна. Хоёулаа зориглоод нэг шомбочих уу яах вэ? Хоёулаа нэг шомбочих уу? Тэгээ. За тэгнэ. Дээрээс нөгөө гоё юу байгаа юм бэ л шүү дээ. Нөгөө заваар явж байгаа дээшээ нөгөө далаа руу ингээд парашютаар дээшээгээ гардаг. Тэгээ нөгөө усан доор шумбадаг. Тэгээ янз янзын гоё юмнууд байгаа юм билээ. За бид хоёр бас ингээ сайхан ганцаг нээлтсэн, гар нээлтсэн л одоо явж байна да. Манай одоо гэрэл зургийн бас одоо нилээ одоо аялагч үлзий маань хамт бас явж байна. Өнөөдөр бас манай нийт одоо аялж байгаа нөхдүүд дотроос одоо манай найзууд дүүнер маань гээд 3 хүний төрсөн өдөр болоод тэгээ маш гоё одоо арга хэмжээ болж байгаа. Ягаад тэгэхээр New Julchin компаниас төрсөн өдөрт байгаа нөхдүүд маань гоё торт бэлгэлээд бид нар ч одоо хөлөн онгоцсон дээр гоё хөөрхөн пари хийж юм. Баяна. За эдцгээ ууцгаа наригцгаа оройн цүү хаяа шүү. А төрсөн өдрийн маань нөгөө торт маань ирсэн байж байна. Гоё. Манчгартаа ястой гоё жимс өгнөө. Заамаа. За. Төссөн бодлоор амтны хүртэл өөр юм аа. Чи юу рекламны од болсон залуу шүү дээ. Шууд реклам хийж штэ. Виктория Наксын реклам. Үсгүй юм гэж хүн ингээд юу гойгоо хувцсан үсэх юм уу? Хувцсан зээлаад юм уу? Хоёр тахруудаар гараад DJ Хөлөг онгоцсон дээр нөгөө париж яхад байна штэ. DJ маш чухал байд юм байна. Өөр Монголын бас нэг тийм хөх хотоос ирсэн одоо мундаг DJ охин хөдөлж байна. DJ бол өстой үнэхээр гайхамшигтай. Би чам тагтай гинэ. би чамд хальтэй. За ингээд одоо ийм хөргөн хэнтэй одоо нэг хайрцагтай холбоотой болчихлоо. Тэгээ манайхан бол ихтэй маш олон төрлийн одоо зүйлүүд хийж байна. Юу хийж байна гэхээр штэ. Октод болохоор ингээд доороос нэг усаар үлээгээд дээшээгээ хөөрдөг. Тэрвэр одоо гоё хөөрж байна. Одоо над мэтийн ч юм уу одоо эрэхтэй бас нэг жоохон махлагтай нөхдөлөг болохоор бас нэг дээшээ гоё авч авахгүй
Усан ерөнхийдөө шумбуулаад ерөнхийдөө нэг алаг үзээд байдаг. Гой биетэй одоо хөрх огтдаг болохоор нэх гой поозууд аваад яваад байна. Тийм учраас би бас сая за эдгээр дээр бол очихгүй шүү гэд сая далайн ороод руу сая шумблаа. За манай үлзий би халиума ганц цацар за бид дөрв бол ер нь нэлээ зоригтойгоор ингээ орсон шүү. Далайн дээр шумблаа. Бас их сони юм байна. Анх бол жоохон сандарчлаа тий. Ойлоо нэг хувц сонор өмсөд явах юм болов уу гэж бодсон чинь Хантаазаа өмсгөөд дээш нь харуулж бас нэгэн тийм амьсгалын дасгал хийлгэж байгаа. Нэг сандарсан нөгөө яг амьсгалж байгаа тэр аппаратынх нь юм хамранднаас таарч чадж нөгөө таарахгүй байна уу гэдгийг бас үзэж байгаа. Шумбчлаа гоё байсан. Орсон чинь ингээд янз янзын өнгийн загснуудтай судалтай янз янзын хөрхөн загснуудтай хамсгалт гоё байсан. Ямар шиг тийм гоё алаг өнгөтэй гоё загснууд байна. Яг гоо далайн усанд ингээд эхэндээ ороход бол ус хүүтэн байжгаад далайн ёроол руу нэг 7-8 м орсон. Тэгэхэд бол маш гоё юм байна. Бүр доошоогоо 20 м рүү ингээд ороход яг тэр гоё шүрэн арлуудын донд ерөнхийдөө сэллээ. Ер нь маш аятайхан сайхан байна. Би дахиад дайв хийнэ л гэж бодсон. 150 юан төлөөд ерөнхийдөө орсон. Манайхан бас ийшээ заавал шумбаж үзээрэй. Тэгээ дээрээс нь нөгөө ус бол хүүтэн биш юм байлээ шүү. 1000 удаа сонсохоор нэг удаа үзэгдэх шиг та нар бүгдээрээ үзээрэй. За надтай хамт одоо Victorinox наран эхтлгүүр хамт шумблаа. Нарандаа баярлалаа. Өдрөлгийн маань ерөнхий банд итгэж нүүж улчин нэргүй ахтайх баярлаа. Сайхан аялж байна бидэд. За тэгээд ерөнхийдөө далаа дээр бол бид нэг 3 цаг аялаад явж байхад ер нь тун аятайхан. Ер нь 3 цаг маань жоохон багдчихвол гэж бодож байна. Одоо яагаад бид нар боцож байгаа гэхээр нөгөө өдрийн хоолны цаг болж байгаа учраас одоо ингээд боцно. Үнэхээр одоо нэрэ хөлөг онгоцнууд завинууд нэр төгжирч байна. Та нар одоо ингээ ийшээ хардаа. Ийшээ одоо ингээл 30-40 онгоц, ийшээ 30-40 онгоц. Ерөөсөө л одоо хаа сайгуул ерөөсөө л ингээл энд чи одоо нөгөө хятадууд ингэдэг гинэ. 12 сар 1 сар болохоор хятадын одоо хойд мужид байдаг хүмүүс болохоор нэлээд даардаг. Тийм учраас одоо нэлээд одоо мөнгө чинээтэй боломжтой усууд нь энд ирж сайхан өвлжөөд тэгээ 3-4 саргаад буцаад нутг руугаа босдог. Энэ хятадууд чинь бас нэг тиймэрхүү сойрон амьдралд бол шилжчихсэн юм байна. Ингээд нэг газартай байр худалдаж яваад ингээд явдаг. Тэгээ хайнаны бас нэг гол онцлог юу болсон бэ гэхээр нөгөө миний 10 жилийн өмнө 13-4 жилийн өмнө ирж исэн хайна чинь бүр шаал өөр болсон байна. Ерөнхийдөө одоо тэр хятадын дорны одоо Дубай гэж нэрлэгдэхээр одоо маш гоё болчихсон. За тэгээд тэр хөлөг онгоцных нь одоо буудал усан онгоцны зогсоол ерөөсөө ийм олон онгоцол ерөнхийдөө ингэж төгжиж шавж байгаагүй. Анх бол аялж байхад нэг цөөхөн хэдэн онгоцтой байсан. Нисэх онгоцны буудал нь бол нэг тийм модон дээр үе нэг тийм нисэх онгоцны буудал байсан чинь сая бол одоо нисэх онгоцны буудал нь яасан ч олон одоо гейттэй болсон. Үнэхээр одоо тэр хөгжил дэвшил гэдэг бол үнэхээр одоо сайхан явж байна. За мөн одоо бас нэг анзаарсан зүйл юу вэ гэсэн чинь нөгөө шин хиймэл арлуудыг хийгээд тэр арлуудыгаа тойрсон ийм гоё гэрэлтүүлгийг хийгээд ингээд шөнө ерөнхийдөө хайнанаар ингээд аялаад явхад байна штэ. Миний өмнө явж байсан хайнаа нь бол биш. Ерөнхийдөө би нэг Хонконгод ирсэн ч юм уу, Шанхайд ирсэн ч юм шиг. Тэгээ нэг гой тийм Сохогийн одоо гой барилгууд баригдаад тэгээ одоо бид нар чи одоо нөгөө нэг Сохогийн нэг алдартай 5 барилгыг чи нэгд нь одоо бид нар сая амарч байгаа штэ. За манай хажуу талаа манай монголчууд маань аялж байна. За манай одоо монголчууд маань үнэхээр гоё аялж байна. За сайхан аялаарай. За би одоо өнөөдөр их гоё албан тушаалтай болсон. Хайнанд аялж байгаа нутгийн зөвлөлийн дарга болсон шүү. За энийг нутгийн зөвлөлтөй болчлоо. Нийтдээ одоо бас нэлээд олон 3-4 мянган монголчуудыг одоо хамарсан их том байгууллага боллоо. Гоё аялж байна. Бид нар явсаар байгаа дээ шүү дээ. Сайнягийн нөгөө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зардаг зах буюу хамгийн том одоо шөнийн захтай нь ороод ирцээ.
Бээжингээр бол нөгөө Ванпуужинтай бол нэлээд төстэй. Нэг ийм газар ороод ирцээ. Янз янзын хоолууд бол өстой. Төр төрлөөрөө байна. Ашиба гэдэг чинь 28 гэж байна. Энэ юу вэ гэж харж байна? Өтөө өстой энэ. За энэ өтөө л өстой янз янзын төрлөөрөө. Энэ өстой. Сарцаа. Үнэртгэд бол гоё үнэртэй юм байна. Гэхдээ бол би энэс бол идэхэд хэцүү л байна. За энэ бол одоо ойлгомжтой. Төрөний нөгөө өтний хажууд байна шүү дээ. Энэ эрвэхний авгалтай байхгүй юу? 35 гэж байна. Нэг юм аягаар одоо нэг 100 г юм уу да. 35 одоо юан гэдэг чи одоо за 20,000 төгрөг юм уу да. Гэхдээ энэ өтний талаар би бас та нартай бас нэг юм тайлбарлаж өгнө. Яагаад тэгэхээр шүү дээ. Бидний одоо нөгөө ходоодонд бидний цуснд энэ өтийг боловсруулах генийн код байхгүй. Одоохондоо бид нар жишээлбэл ингээ хамаагүй идчихэнгүүт энээсээ болоод аллергитаад хүний бие бол үүдчихдэг. Тэгэхээр манай монголчууд ганцхан ширхгийг, 2 ширхгийг идээд 15 минут бол хүлээх ёстой шүү. Мэдхгүй нэг 5 6 ч юм уу 10 гिचдэг. Гэнт хүний биений нөгөө цуснд ходоодонд ороод ирэхээр нөгөө айхтар аллерги өгөөд маш богино хугацаанд хүн бол амнасаа алдах аюултай байдаг. За нэлээд олон жилийн өмнө шүү дээ. Би энэ эрүүхний агуултаа идсэн байхгүй юу. Тэгээд яасан гэж 5 амар юм болсон. 10 минутын дараа шүү дээ. Миний чих захтнаал ингээд за чих захтнаад байна гэсэн чинь хүзүү захтнаал яг тэгжсэн чинь шууд илгэрүү байна шүү дээ. Маяга зогсож байгаа юм шиг болоод дээшээ доошоо шууд ингээд гүйлгэж байгаа байхгүй юу. Би ганцхан аргаар дайм гарсан. Яасан бэ гэхээр яг буудлынхаа доор байсан учраас би гэс буудлынхаа өрөөндөө ороод им жижиг шилтэй нөгөө 100 г-тэй виски өгдөг шүү дээ. Хоёрыг уугаад доошоо хамаг хороо гаргаад дахиж хоёрыг ууж иж тэгжээж бол аим гарсан. Тийм учраас одоо манайхан байж та нар одоо гадагшаа явахдаа ийм хамаагүй битгий хийж байгаарай. Генийн кодтой ч юм уу энийг идээд би ч боловсруулаад гайгүй байж байгаа бол одоо идэж болно. Тэрийг бол би үгүйсэхгүй. Энэ мэлхий байх шиг байна шүү. За энийг нэг идчихнэ. Мэлхий бол идчих гайгүй байхаа. За балчка хоёлаа нэг мэлхий идчихлээ. Балчка мань мэлхий идж үзсэн үү? Идж байгаагүй шүү. За мэлхий бол их гоё амттай. За. Ерөнхийдөө дахианы махлагс хоёрын голоор хоёлаа нэг идээд үзчихье. За тэгэл та. Төхөө. Тэгээд. Тэр өтмөт бол хэрэггүй шүү. За. Хоёлаа өхөн шүү. Тэгж одоо өхөж яах вэ те? Тэгэ. Лушиба. 68 миллион гэж байна. Ига, доошо чи? 10块。好的时候来分吗？美美好的时候看一下的。 Амтны хувьд бол маш гоё амттай. Нөгөө дуриан гэдэг нөгөө юм баасархуу үнэртэй. Би өмнө бас нөгөө Малайзад ижижсэн. Ер нь сонгон шараад за ерөнхийдөө сонгонтой банан гэх юм уу да бараг л нэг темирхүү их тийм содоо амттай жимс байгаа. Эрэгтэй хүн гэсэн гэдэг юм байлээ. За нэг иймэрхүү жимс байна да. Хятад одоо ингээ хүүхнийхээ янз янзын гоё ингээд октод ингээд зураг авахлахаараа нэг тийм шаазан шиг нэг гоё болгоцсон. Яг одоо фотошопцсон гэх юм одоо энэ зураг ерөнхийдөө их гоё гэж яриад байдаг. Тийм натур зураг нь таашаалтай биш гэх юм да. Ер нь бол одоо ингээд нэг юм яг шаазан күгтэй шиг болоод ингэснийга маш гоё одоо зураг хийлээ. Үнэхээр гоё гаргацсан гэж ингээд ойлгоод байдаг. Одоо энэ одоо улс үндэстнийх нь өөрсдийнх нь онцлог гэх юм да. Ирээн дээр байдаг бас манай хэдэн өвөр Монгол хятад найзууд яг иймэрхүү зураг аваад байд юм а. Би бас заримд нь хэлдгийн. Та нарын зурагч яг бодиттой биш ээ. Гоё хүмүүнийг нэг гоё талаас нь авч сураач. Дандаа нэг юм гялтайсан хүний нүүрний нэг гоё юм гоё төрх гэж байдаг штэ. Одоо Жулия Робертсын гоё үг байдаг штэ. Хүний нүүрний өнгө одоо духны өвчлөөс өхөн миний гоо сайхан гэж хэлсэн байдаг. Тэгэхээр одоо хятадуудын хувьд энэ Азиудын хувьд ерөөсөө нэг юм гөлчилсэн юм гоё одоо Final Fantasy-гийн тийм Google-тэй киноны дүр шиг иймэрхүү байхыг бол гоё гэж одоо бодоод байдаг юм шиг байгаа. Зөвхөн манай монголчуудын хувьд бол бас бид нар харьцангуй бас өөр хүмүүс шүү дээ. Годамжаар явж байхад энэ хятадын октод ер нь залуучуудын стил ерөнхийдөө нэг иймэрхүү болцсон байлээ. Ер нь нэг юм гоё ялгаж шаазан шиг гэх юм уу та.
За тэгээд бидний энэ аялж байгаа одоо энэ шөнийн зах байна штэ. Энэ дотор өөрөөсөө маш их одоо хүмүүс өөрөөсөө хөлгөж байна. Ерөөсөө байхгүй хоол гэж алга зах худалдаа бүх юмнууд байж байна. Ер нь шөнийн зах гэдэг чинь яг л иймэрхүү л одоо байх ёстой юм л да. Хятадын одоо 4 төрлийн одоо хоолны амт байж байгаа. Одоо шорог, чихэрлэг, эсэглэн, халуун гэдэг. Энэ 4 төрлийн амтыг бол хятадууд ярьдаг. 4 төрлийн амтан дотроос 8 аймгийн хоол гэж байдаг. Хайнаны хоол бол ерөнхийдөө Гуандангийн харьяа буюу их онцгой амттай хоол байсан боловч сүүлдээ бол ерөнхийдөө хайнан бол аялал жуулчлалын бүс болж өөрчлөгдөөд хоолных нь амт чанар бол ерөөсөө Гуандангаас бас нэлээд өөр болоод нэг басндаа Хятадын одоо бүх мужийн бүх одоо 8 аймгийн хоолыг бол амталж үзэх юм бол ерөнхийдөө та бүхэн одоо Нью-Жуулчингийн шугамаар наашаага ингэ нисээд ирэх юм бол шөнийн гудамжаар заавал зочлоорой. Маш дажгүй юм байна. Үүний хувьд бол маш гоё боломж. За хятадуудын бас нэг юм сонин ойлголт байд юм аа. Ямар ойлголт байна гэхээр бүх юмыг хоолтойгоо холбож ярьдаг хятадууд. Багш шүнийг байна штэ. Шохооны тоосыг үнэрлэж хоолоо олж иддэг хүн гэдэг. Зохиолч хүнийг болохоор штэ. Нөгөө уншигчдаасаа би хоолоо олж иддэг хүн гэдэг ч юм уу. Ерөөсөө бүх юм л дандаа хоол. Төрийн албанд ажилладаг хүнийг байна штэ. Төмөр тавхтай хүн гэж одоо ярьдаг. Ерөөсөө л одоо бүх зүйлийг нь одоо ерөөсөө л хоол ярьдаг. За хятадын хамгийн алдартай хоол одоо энд байж байна. Баоци гэж одоо хэлдэг. Тэгээд энэ бууцных нь одоо гол нэр нь болохоор их сонио утгатай байлээ. Монголчууд болохоор бууцыг хятадаас авсан гэж яриад байдаг. Миний зөвхөн боддог бодлоор болохоор бууцыг бол хятадууд манай монголчуудаас авсан гэж би хэлэх гээд байгаа. Яагаад тэгэхээр нөгөө бууз гэдэг чинь боож жигнэх, боож битүүлэх гэсэн утгатай үгнээс бол гарсан учраас бууз гэдэг үг маань одоо хятад хэлэнд ороод баоци гэдэг одоо үг болсон гэж би одоо бодд юм аа. 68 оноор штэ. Ийм их одоо бараг кил шахуу энэ далайн хоолны цуглуулгыг авахд зүгээр юм байна. Хятадуудын бас хамгийн алдартай бол чи энэ штэ. Нөгөө дахианы галууны нөгөө саруу одоо гиз дотор. За энэгээрээ бол одоо өстой янзтай гоё хоол хийнэ. Ардаа цовдоо биш штэ. Одоо адууны өмс хятад шиг тоохор сархиныг ч юм уу гиз дотор л одоо харагдаад байна да. За ерөнхийдөө яваад баймаар ер нь сонирхолтой байна. Ер нь барагдахгүй том байна шүү. Гүня. Доочонжига. 28 1 份. За нэг жижигийг амсаж болох уу гэсэн. За та нар хардаа. За ерөнхийдөө за гүзээ. Ер нь гоё байна шүү. За нэг ганцхан л одоо нэг хэцүү юм байна. Хорхоо шавжиг бол одоо өстой яагаад хийж чадахгүй байна. Уул нь та нар намайг нэг юм хорхоо идээд нэг үдчихээсэй л гэж бодож ирсэн баг. Би бол одоо хуучин идэж үзээд хаширсан учраас болохгүй. За нөгөө түрүүний ихч манаас нэлээ ууралсан. Sorry. Зорг морг авахулчаад одоо идэхгүй гэж байна. Одоо идэж ааж болох вэ? Перскний одоо дас гинэ. Оо ямар гоё юм бэ? Энэ хааштай. Яг гоё юм. Япон маягийн саке шиг амттай. Жимсний архи штэ. Ер нь нэрмэл юм да. Жасмин вино гэнэ. 可以尝一下，免费品尝。 Шишим. 拜拜。 Ер нь харьцаа сайхан байна шүү. Амталж болж байна, идэж болж байна. За ер нь баг үнгүй идсээр байгаа л ер нь хэдий оноо ер нь хэмнээд ер нь харих нэ. За наригж байгаа шүү. Энэ хоолны газар ба шүү идэхгүй байхын аргагүй байна. Яг нүдэн дээр ингээ гоё халуун тогоон дээр хийгээд өгч जैन. Энэ яг жинхэнэ нөгөө юу хоол биш шүү дээ. Нөгөө японочдын нөгөө хиймэл хоолыг дуурайлгаад одоо ингээ хийцэн. Яг одоо тийм будаатай хуурах шиг харагдаж байна. Бас ер нь ингээд их гоё хийсэн байх шүү хятадууд. Яг жинхэнэ шиг хийчихсэн. Далайн жом гэдэг шиг санагдаж байна ардаа. Далайн жом гэдэг нэг муухай нэрлэлсэн болохоос ш. Ер нь бол сам орхоо шиг юм байна штэ. Шөнийн гудамжийг иймэрхүү хийчихвэл их гоё байна. За сайн байна уу. За ингээ хайнааны аяллаар явж гин акулын тасны ийм эрүүл мэндийн төв дээр ирээд за тэгээд ингээ акулын таснасаа танилцаад тэгээд бас нэг юм шинжилгээ өгд юм байна.
нарийн хуухтууд идэх хэрэггүй, жирэмсэн хүн идэх хэрэггүй. Тэгээд идэх чуултын хүмүүсүүд бол одоо 30 наснаас доош агарын бохирдолтой юу ингээд хаад удаан эргэн ингэж одоо ажилтдаг хүмүүсүүд үү, эргээд нас явдаггүй маргаатын хүмүүсүүд үү, удаан ингэж өмиддэг цусны далдын бууруулах өмиддэг хүмүүсүүд үү. Тэндээс нэг юм шинжилгээ өгд юм байна. Тэгээд ингээд бас сонирхолтой юм. Ингээд эхлээд ингээд зүгээр хуруун дээр ингээд тос төрхөд үзнэ гэхээр нэг итгэхгүйсэн чинь яг ингээд бид нар одоо ингээд баг ингээд энд 30-аад хүн ингээд зэрэг ингээд үзүүлж байгаа дарааллаа. Тэгэхээр бүх хүн дээр яг өөр тэгээд яг ингээд юу гарч байгаа. Минийх дээр бол зүгээр ингэж гарсан. Тэгээд нэг шинжилгээ өгье гэж бодоогүй. Гэхдээ яг ингээд хүн бас эрүүлэн гэдгээ сонсчоор их гоё юм байна. Зарим хүмүүст нь бол бас яг хэрэгтэй зөвлөгөөг нөгөөд яг хэрэгтэй бүтээгдэхүүний санал болгоод ингээд явуулж байна. Америкийн омега, хайнаны омега хоёрыг харьцуулаад яг энэ пластмассан савн дотор омегаг задлж хийгээд цаг хэмнэхийн үүднээс халуун ус хийсэн чинь үнэхээр сая цоорчлоо. Оо шууд цоолчлоо шүү. Энэ хардаа. За. За ер нь одоо тэгэл одоо тусандаа өөх бахтай байя гэх юм бол одоо ингээл за цоорохгүй шүү. Яс ялгаа байна. За Америкийн омега бол ерөнхийдөө бол цоолохгүй байна. Тийм байна. За харъя. Тэгээд ер нь аль сэтгэл хангалуун байна. Аялын үеэр бас нэг ингээд нэг ч гэсэн шинжилгээ өгч чинь гэдэг чинь бас бүр дүнтэй өөжтэй байна гэж бодож байна. Тэгээд New Julchin компанид баярлалаа. За бид хэд явсаар байжгаад шилэн гүүрэн дээр гараад ирчлээ. Нөгөө өндрөөс айдаг хүмүүсийн хувьд шилэн гүүр хийвгүй. Ингээ хагараад унтчвал яах бол гэсэн тийм бодол төрхөөр. Тэгтээ бол ер нь мэдээж одоо энэ ядууч мэдээж найдвартай юм хийсэн байгаа штэ. Анх шилэн гүүрэн дээр явхад би маш их айжсэн. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө нөгөө Жанжажээ рүү бид нар нэг очиод бараг 500 метрийн өндөр дээрээс явж хахад тэр шилэн гүүр бол маш аимшигтай байсан. Ерөнхийдөө ингээд нэлээ өргөн хүүхдүүд хажуугаар гүйлдээд энэ шилэн дээр шин дэвсээд ер нь нэлээд сандарч ирсэн. Ер нь 300 байна уу 500 метр байна уу нэг хектар ялгаа авахгүй. Ер нь л одоо өндөр бол ер нь тэр чигээрээ л байна аимшигтай. Хүн чинь өөрөө нэг ерөнхий эрсдэлтэй зүйл дуртай байдаг штэ. Хажуутлын шилэн гүүрэн дээр байна штэ. Айхтар юм шил мэл хагарч байгаа чимээ гараад хүмүүст сандраад байна. За хэдүүлээ тийшээ нэг очиж үзнэ. Яг шил хагарч байгаа юм шиг юм дуурайд байна. За чи яаж ин жаа айж гин үү? Хайж байна. Яаж ин? Доошоо харахгүй яваад байна уу? Хараад яваад байгаа. Доошоо хараад амар эвгүй юм байна. За энэ хардаа яг одоо манай хэдийн гიშгдсэн газрын яг энэ доошоо хардаа төмөр каркас нь ингээд харагдаж байна. Доор бол бас нэг л эвгүй л харагдаж байна. За нэг иймэрхүүл явж байна да. За яаж ин айж гин үү? Гайгүй байна уу? За танай хүн яаж ин айж гин үү? Айж байна. Шинэ хайгаад нэмэр алга. За та яасан царай нилээд зэвхэрсэн явж явах чинь. Чи миний зүрхний юмыг өвдөө огоолцоо. Гүй чин Одоо тэгээд хариуцлагын та яана одоо энэ ч одоо нэг л актер зэвхэрсэн явж явах юм. хаагаар үгүй 5 цаг болчих явж. Зүгээрээ хагаруул одоо манай даатгалын компани төлбөрийн төлнө. Тех баг та. Тий. За мид айж гин үү? Яаж гин? Ээж нэ. Айхан байхгүй мид. Ерөөсөө айхан байхгүй. Гэтэ эвгүй л юм бэ. Эвгүй. Эвгүй бэ. Тэгэхээр сайн тэгээ зогсон ч жоох найгаад байгаа ч үзэг санагдаад. Шидүүлээ нөгөө тийшээ тэр хагардаг юун дээр нь очих уу? Бас хагардаг. Тэр нь хагардаг чимээтэй юм яваад ах шиг байна. За тийшээ очие. Манай Монголд нэг ийм хийчихээ гэдэг нь бид нар боддог юм. Гэхдээ ер нь бол би хэцүү гэж хэлэх гээд байна. Яагаад тэгэхээр техник эдийн засгийн үндслийг гаргаад ингээ хийлээ гэж бодоход нөх хүн ам цөөн учраас эргүүлээд нэг ашгаа олно гэдэг юм бас хэцүү. Хятад бол ойлгомжтой шүү дээ. Тэрбум 400 сая хүн амтай улс. Бүх зүйл чи одоо хүний хүчин зүйлээс их хамаардаг юм байна. За бид нар бол яг бас энэ шилэн гүүр биш. Бидэрт бол шилэн гүүрнээс илүү гоё юм байгаа. Юу гэж монголчуудын сайхан тийм нүүдэлчин амьдрал бид нар өөрсдийнхөө амьдралын хэв маягийг л
гоё хөрөнгө оруулалт жоохон хийгээл гаргаад ирвэл дэлхийд тосгүй зүйл бол байгаа. Том одоо хэдэн сая доллар зарж ич нэг том байшин бариад тэрийг нөхөн гэдэг бол манад боломжгүй ч гэсэн бидэрт өөр бас давуу тал бол байгаа юм чинь. Би тэгж боддtiin аа. Тэгээ нэргүй ах маань ч гэсэн бас надад ярьж ирсэн. Монголчуудын хувьд бол одоо буриадууд ч юм уу одоо манай олон үндэстэн олон ястнуудынхаа амьдралаар хөөрхөн ингээд тосгон хийгээд хамгийн романтик хоёр маань одоо наашаага ирж байна. Айж байна. Цахлаад яваад ирсэн юм байна. Доош харахгүй болгоог байна. За сонь санагдчих шүү. Энэ яг хэрэг за ерөнхийдөө бол хагарч байгаа нь ерөнхийдөө тийм банал нэ. Ер нь чимээ бол гарах гарна. Ийм байна. За хагардаг нь бол нэг актер сүрхий юм алгуу. За зүгээр нэг юм чимээ гарч байна. За ийм харагдаж байна. Яг хагарж байгаа. За тэр нэг юм уу. За хүүхдийн тоглоом шиг юм байна шүү дээ, тий? Тийм байна. Тэгтээ өөр хэл юм байна. За мэдөө чи сая нэг юмнээс зуураад жоох айчгүй яачгүй. Ер нь амар айж байна. За өнөөдөр сайхан аялсан юм чинь маргааш чөлөөтэй өдөр өнөө орой нөгөө сайхан цүү хайж тоглоно штэ хэдүүлээ. Тэр тоглолт одоо л байгаа маа. Байлгүй ядгийн. Болоогүй штэ. Айсан уу? Аагагүй. Жонглиг байсан. За чи айсан уу? Хайнаны одоо уугуул үндэстэн Ямяо овгийнхнаар одоо сайхан ингээд аялаад явж байна. За тэгээд Ямяогийн одоо ресторан гэдээ ороод ирсэн. Гэхдээ үндсэндээ бол нөгөө хуучин яг тэр уугуул үндэстэн ясных нь хоол нь бол одоо нэлээ өөрчлөгдсөн. Мэдээж одоо яалтчгүй одоо нөгөө гаралтай хань үндэстэнгүүдийн хоолны одоо газар байна да. Одоо бидний нөгөө манай монголчуудын сайн идэх дуртай мантуутай гахаа мах тийм ээ. Хүмүүстэй хуурга гэдэг ч юм уу. Ер нь бол яг тэр уугуул үндэстнүүдийнх нь хоол бол ерөнхийдөө биш. Ерөнхийдөө хаан үндэстнүүдийн одоо ийм хоолны газараар бидний сайхан аялуулж байна. За энэ одоо нэг мантуутай гахаа мах байна шүү дээ. Нөгөө монголчуудын идэх дуртай. Гэтэ хоол бол үнэхээр сайхан таалагдж байна. Уугуул үндэстнүүдийн хувьд бол ерөнхийдөө голцоо байгалийн гаралтай самар жимс, наргил модны самар гэдэг ингээд маш олон төрлийн бүтээгдэхүүн хэрэгэлдэг байсан. За тэгээ ерөнхийдөө нөгөө Ямяо үндэстнүүд чинь яг хятад үндэстнүүдээс бол нэлээд өөр. Яг байж байгаа байдал нөгөө амьдралын хэм маяг нь болохоор ерөнхийдөө намхан дөлгөөн далайн төв одоо зүүн өмнөд Азийн одоо арлууд руу одоо тархацсан тэр хүмүүсүүдийн ер нь удам гэж би боддгийм аа. Ялангуяа одоо нөгөө Японы Окинава арал, Тайваны уугуул одоо иргэд одоо хайнаны уугуул иргэд бол бүгд одоо нэг язгууртай ч юм уу гэж би боддtiin бас ингээд аялаад явж байхад ерөнхийдөө тэр хятад үндэстнүүдээс бол маш огтөөр тийм хүмүүс байдаг. За бидний хувьд бол өнөөдөр энэ сайхан Ямяо үндэстнүүдийн амьдралын хэм маягийг үзээд ингээд бас их олон сонирхолтой зүйлийг бол үзнэ гэж бодож байна. Шивээстэй хүмүүс бол энд маш их байдаг гэсэн. Тэгээ шивээснийх нь онцлогоор нь харж агаад энэ одоо 80 настай хүн байна, энэ 50 настай, 60 настай гэдэг ингээд шууд одоо мэдэж болохоор гэтээ их гоё юм амьдралын хэм маяг нөх өөр гэж одоо ярьж байна. За манай нэвтрүүлгийн баг бүрэлдэхүүнд бол одоо маш олон телевизийн уран бүтээлч нар за мөн одоо аялагчид гэдэг одоо 4 автобус дүүрэн аялагчид ингээ сайхан аялж байна. Нэмэх 20 градусын дулаантай тэгээд энэ хайнаны арлын цаг агаар, уур амьсгал за тэгээд энэ аялал маань үнэхээр одоо сайхан байна. Баярлалаа та бүхэндээ. Өнөөдөр хоолыг идэж үзэн штэ. За баг хоол нь баг ярилтгүй дээ. Нөгөө монголчуудын иддэг нөгөө гахааны мах янз янзын хоолууд. За хоол бол үнэхээр маягтай гоё юм.
бид нэр Лиамиа үндэсний энэ тосгоноор нь явж байна. Гэхдээ одоо нэг иймэрхүү бас нэг гоё орчин үеийн болгосон байшингууд байлаа. Дотроо одоо халуун хүүтэн устай жуушныхаа сезоноос хамаарат нэг 500-аас одоо 800 юанаар болсон гэж энд хондгийн байна. Гэхдээ бол ерөнхийдөө би юу гэж хэлэх гэж байна гэхээр бид нар нэг монголчууд ингээд гоё газараар аялаад сайхан байгаа ч гэсэн яг одоо ийм сүрлэн байшин дотор одоо ийм ой хөвч дотор бол амьдрал гэдэг бол ерөөсөө санаанд үнэхээр буухгүй байна. Юу сайхан бэ гэхээр мэдээж одоо сайхан тал хээр газартаа л явах сайхан шүү дээ. Ер нь бол яг зүгээр энд аялж байхад бол их аятайхан сайхан газар байна. Тэгээд сая замд маш олон төрлийн жимс, дээрээс нөгөө халуун оронд байдаг нөгөө бидний нэг идэд байдаг юм дуриан гэж жимс байдаг шүү дээ. Нөгөө өмхий. Тэр жимсийн доор бас нэлээд ургацсан байдаг юм байна. Ерөнхийдөө энэ хавийн одоо энэ хайнаны энэ нутаг болохоор маш их тийм уулархаг. Тэр Лиамиа үндэстнүүд болохоор ерөнхийдөө тэр ууландаа амьдардаг одоо бас тийм хүмүүс байна. Энэ 5 жил амьдрах үг бол амьдрах боломжгүй баха. Ягаад? Энэ чинь одоо манай Монгол хүмүүсийн чинь ёстой шил одоо амьдрах орчин чинь шал өөр гэж ойлгож байгаа. За энэ улсууд чинь болохоор эндээсээ яг натур гэж байна. Одоо хоол хүнсээ хөтлөгийг модноосоо бэлтгэдэг. Одоо янз бүрийн байдлаар мөнгө өөрөөр хэлбэл нэг мөнгө хэрэглэхгүй эндээсээ хоол хүнсээ бэлтгээд эндээ энэ байгалийнхаа юугаар одоо бүтээгдэхүүнээр орон гэрээ бэлтгэцгээдсэн ингээд амьдэрдэг оршин суудаг улсууд гэж. Танд гэхдээ юу мөнгө чи хангалттай өгнө шүү дээ. Цалингаа аваад тэгээ амьдрахгүй та. Тэгэхээр энэ хэцүү баха. Яаж ч одоо яг энэ орчинд дасан зохицож амьдрна гэдэг бол жоохон хөвгтэй баг. Гой тал хээр гой айрагтай адуу малтай байсан бол самаа алга тий. Одоо айраг цагаа одоо Монгол ахуйгаар бодох болох л та. Тэгэхээр эдгээр чинь бас нэг өөрсдийнхээ үндэснийхээ онцлог нь бас өөр юм байна. Тэгэхээр нэг аз жаргал гэдэг бол мөнгө биш юм байна тий. Аз жаргал гэдэг нь бол одоо бидний Монгол ахуй юм байна штэ. За хоёулаа ер нь яг энд бол амьдрна гэж бол байхгүй байна. Яаж одоо нэг хэдүүлээ бас нэг нэр хүүхдүүдэд авчираад энэ сүрлэн байшин дотор байгаа. За нэг 7 хоноо л тэгэл өөдөж өгөх юм тий. Тэгэл баг эх орноос санаад тэгээ нэг мөнгөнд буцааж өгчөөл тэгэл явах юм байна да. За тэгтээ сайхан байна. Аялал үнэхээр гоё байна. Сайхан байна. Агаар бол янз. Нэг нутгийн маань мэдрүүлж өглөө. Та нар ямар жаргалтай байд юм бэ гэдгийг одоо энэ аялал маань бас мэдрүүлж өгж штэ. За баярлалаа. Нүүжүүлчиндээ баярлалаа. За энэ хятадуудын амьдрал бас их сони шүү. Гэртээ хоол иддэг хүмүүс гэж юу баг байхгүй болчихжээ. Хаашаа л явна дэлгүүр оршоонд орно. Ер нь дэлгүүр гэдэг чинь асар их одоо тийм хоолны газрууд ер нь байна. Ер нь хитэ эдийн засаг ер нь тэлцсэн ч юм уу, одоо сайн байгаа ч юм уу. Ер нь иймэрхүү одоо хоолны газрууд одоо бас нэлээд тансаг гэж хэлэх юм уу да. Одоо ийм гоё далаа тэнгисийн анхны газрууд маш их гоё хөгжсөн байна. Тэгээ би бас нэг юм сонсч ирсэн одоо өнөө бодлын сайн мэдэхгүй. Хятадууд маань нөгөө будаага их бага иддэг болсон гинэ. Махыг бол ерөнхийдөө бол маш их иддэг болсон гэж одоо ярьж байна. Үүсгэний газрууд ерөөсөө ингээд тэр чигээр одоо ийм хоолны одоо үүсгэний газрууд. Очрол ерөөсөө пик. За өнөөдөр бидний хувьд болохоор буфе ресторанд орох гэж одоо явж байна. За манайхаа одоо ийш орцсон. За иймэрхүү одоо гоё хоолны газар байна да. За би бол одоо 8 айлж одоо янз янзын суши. За эднийг бол одоо хашраана. Одоо эрүүл мэндийн хувьд бол маш сайн. За сайн байна уу мэдөө. За манай монголчууд гэдэг ерөнхийдөө нэг за 170-80 хүний бүрэлдэхүүнтэй ингээд сайхан буфе ресторанаар явж байна. Сайхан аялж гэнэ үү? Хоол ер нь ямар шохон байна? Хоол хэр байна? Янзтай гоё байх шиг байна. За сайхан аялаарай та бүхэн. Хятадууд маань ер нь маханд орцсон байх шүү. Та нар хардаа. Хай. Ер нь хуучин цагт нэг дандаа л одоо будаа идээд идэг нөхдүүд байдаг гэсэн чинь одоо бол ёстой 0 мах идэж штэ. Хятадууд.
Хоёул одоо хайнанд дуулах хэрэгтэй байж тээ. Хотод бараг таардгүй юм Тий. уу? Хайнаа таардаг. Тий, ер нь аялал ямар байна магийн? Аялал стил маш өндөр байна. Ер нь нөгөө урднаас ирж исэн хайнаад аялж исэн. Гэхдээ энэ удаагийн аяллаа онцлог гэвэл нэгдүгürt нь одоо шууд Улаанбаатараас шууд Саньяатаа нисэж ирж байна. Тэр нь нэгдүгürt амар санагдсан. За хоёрдугаарт нь бол зохион байгуулалт маш сайн байна. Гуравт нь бол за төшид буудлуудын сонголт үнэхээр гоё санагдлаа. Дандаа 5 удаар яваад. Харин тийм ерөөсөө яг хажуудаа бассейнт тий далайн аль ерөөсөө хэлхэн бараг 2-3 минут алхаад орчиж штэ. Яг далайн иргэдэгт буудалд буулаа. За тий дээрэс нь бас нэг таалагдсан зүйл гээд хоол бол үнэхээр бүр олон сонголттой. Бүр бид нар ч бараг хоол нь бол үлдээд. Хоол байр муухай олцохоор нэг аялалыг урамгүй болчихдог шүү. Тий тэгээ хөтөлбөрөд бол гоё сонирхолтой. Гайдууд сайн байна. Үнэхээр аялал таалагдчихэ. 2 хоноод нэг чөлөөт өдөр дахиад 2 хоноод нэг чөлөөт өдөр. Тэгээ чөлөөт өдөр олон байгаад ахаад ч бас их гоё амард юм байна шүү. Тий. Бас хит хөтөлбөрөөр ингээд нөгөө зодохгүй тий. Яг дунд нь одоо энэ янз янзын насны хүмүүс явж байгаа шүү дээ. Тий. Хүүхэд настай хүмүүс ч юм уу дунд нь амарчих боломжтой. Тэгээд өөрсдөө дэлгүүр хоршоо тэр яг төшид буудууд нь гоё учраас далайн хариг дээр мөн саунд ингээд өдрийг өнгөрөөчих боломжтой байгаа. Тэр нь маш таалагдчих. Одоо хоёулаа нэг муу зан сурж байна. За. 5-аас доош одоор явахаар одоо яана цаашаа. Ер нь айгүй нөгөө босго айгүй өндөр тавигдчихлаа. Аян босго тий. Баярлалаа. 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 Ой. Халуун хэлгийн нутаг. За хэвээ үнэхээр гоё юм. Тэгээ манайхан бол нийтдээ ингээд 6 шөнө 7 өдрийн хөтөлбөртэй. Тэгээ далайн одоо усан парк. Тэр аквариум ямар гоё юм бэ те. Одоо ямар санагдсан тэнд. Нөө хүний нөө хамаг юм ялгарна гэдэг юм. Ер нь бол маш хөгжил дэвшил харагдаж байна. Тэр уснаас өндрөөс шидүүлэх гэдэг бид нар ч бол багадаа амбар дээрээсээ л үсэрч тоглож байснаас тийм одоо хэдэн давхар байшин бэ тэр ч одоо. Тэгэл тэр чи одоо бараг нэг 7-8 давхар байшин бас доошогоо ингээд гулсууртай. Тэгээ 8 давхараас зүгээр шидчихжээ л дээ тэгэл. Ямар ч айснаа. Бос зэрэгтэй яг байна уугүй юу гэж бодсон. Ямар ч байсан амьдл гарч ирсэн. Киногаар л гардаг гэсэн яг тэр чин бодит байдлаараа яг л өөрөө одоо энд амьдраад байж штэ 7 хоног. За тэгээ монголчуудаа бүгдээрээ наашаага нэгдээрээ тэгээ сайхан хайнанд хэдүүлээ уулзъя. Хоёулаа нэрээ юу хайдаа? Нутгийн зөвлөл байгуулвал яа тий. Хайнанд амрах штэ. Нутгийн зөвлөл гэдэг тийм ээ. Хайдыг аваад. За баярлалаа бүгдээрээ. Бүгдээрээ сайхан аялаарай. За өнөөдөр чөлөөтэй өдөр ганцаараа ингээд далайн эргээр явж. За өөртөө нэг жоохон анхаарал тавихснаатай л ингээд явж байна. За манай буудлаа штэ. Далайн эргээс ерөөсөө нэг за 100 гаах метрийн зайтай. За байгаль энэ орчин тойрон тогтцолт үйлчилгээ. За энэ ер нь үнэхээр одоо гоё байна. Утаанд хордоод ирсэн чинь
би сайхан сэргэж явах шиг санагдлаа. Хүүхдүүдийн хувьд бол үнэхээр одоо дивааж юм байна өө. Гал нь аюулгүй байдал гэдэг юмээ сайн сагчиж явахгүй бол энэ далаа гэж чи бас амар ид биш. Тэгээ энэ тал дээр бас сайн бодоорой. Бид нар бол яг бас нялх найт хүүхдүүд дагуулад явцсан учраас бас ерөөсөө 1 минут ч ерөөсөө анхаарлаа одоо салгаж болохгүй ингээ сайхан аялаарай л гэж одоо та нартай зөвлөе дөө. Цаашаа бити яваарай заа юу. Цаашаа ингээд хөлгөө шүү. Заавал авчрах ёстой зүйл байна штэ. Юу гэхээр гой нарны тос, гой биений тос авч явж байгаарай. Манай Органа брендийн гой ийм шар тостой гой биений гой тос авсаа штэ. Үнэхээр одоо гайхамшигтай Органа гэдэг. Сайхан ингээд төрөгчөндөө хүн одоо аялалд явахдаа бас зайлшгүй одоо эрүүл мэндэ бодож хэрэгэлдэг нэг зүйл юу вэ? Манай сарлаг гэдэг одоо мундаг брэнд байгаа. Энэ өхөр болон одоо хоньны сархингийн гүзээч гэж нэрлэдэг. Тэрийг одоо ингэж бэлдэж хийсэн одоо нэг юм бэлтгэл байж байгаа. Би бас нэг хэдэн жилийн өмнө нэггүй зангаараа явж байгаад сайхан хорхог идээд араас нь айрыг уугаад тэгээ жоохон биеэ жоохон өвтгсөн. Тэгээ одоо бол ерөнхийдөө гайгүй сайхан болж байгаа ч гэсэн бас урьдчилан сэргийлэхийн үүднээс бас одоо биеэ сайжруулахын үүднээс одоо энийг сайхан хэрэгжилж явах хэрэгтэй. Өвөг дээдсийн одоо ард түмний одоо эртнээс хэрэгжилж ийсэн одоо энэ ийм гой бүтээгдэхүүн брендийг одоо хийцэн байна. Манай одоо travel sim гэдэг байгаа штэ. Тэгшээгээ хятад руу аялах юм бол өндөр хурдны travel sim-ийн одоо энэ датаг авч байгаарэ. Тэгээ одоо миний одоо аяллаа одоо хамгийн сайн үнэнч төлшөл одоо travel sim гэж одоо хэлье. За мөн одоо манай нэвтрүүлгийн бас спонсор Органа брэнд үнэхээр одоо гайхамшигтай гоё бүтээгдэхүүнүүдийг одоо та бүхэндээ хүргэж байгаа. За мөн одоо манай аяллаа нэвтрүүлгийн ерөнхий ивент өдөгч New Julchin Tour баярлалаа. Аяллахаа 6 дахь өдөр дээр ёстой сонин юм зуцаа. Хайнаны кебл кар гэдэг бас л их сүртэй юм байна шүү. Газараас бас нэлээд өндөр одоо юмны дээр ингээ гараа суудсан. За одоо манай манчхар битээ за намайг зодлоо. За энэ ерөнхийдөө хүүхдүүдийн хувьд бол энэ аюулгүй юм байна. Би бас нэг тийм задгай юмд суугаад бас хүүхдүүд яах вэ гэсэн ийм гоё битүү юм дээр сууж юм. Яг хамгийн өндөр уулан дээр нь гараад ирчлээ. Галт шууны уул гэж одоо нэрлэдэг. Шуунуудыг гарсуулсан гэх юм уу да тэжээгээд тагтаануудыг нь одоо будсан болов уу гэж одоо би бодлоо. Багийнхаа найзтайгаа уулзаад битүүрээс ингээд хайнанд ирсэн зураг авахулж байна тэгээд. Сайвж байна. Нэг та нартай нэг гоё мэдээ дуулгая гэж бодож байна. Шанхай компани ингээд Улаанбаатар хайна Улаанбаатарын бас нэлээд олон нислэг хийгээд ирсэн байгаа энэ үед байна шүү дээ. Улаанбаатараас эхлэлтэй одоо Сингапур, Малайз, Филиппин гэдэг ч юм уу ингээд хоёр талын нислэг $600 багтаагаад явчих одоо ийм гоё боломж нээгдэж байгаа юм билий. Цаашаага Зүүн Азийн олон улсууд руу явах юм бол хайнанаар дамжаад за хайнандаа 3 хоног ч юм уу тэгээ цаашаага гэт ингээд гоё газар л $600 нь багтаад явчих одоо ийм гоё боломжийг нээсэн юм байлээ шүү. Анх залуу 20-тэй байхад хоёулаа багтдаг л байсан. Тавын банд дээр л багтдаг л байсан. Одоо ингээд ер нь махлаад ер нь багтахаа байлгах гээд энэ удаа та ирч одоо. За одоо ёстой гоё штэ. New Julchin компани энэ олон сайхан аяллуудыг сайхан санхүүжүүлж бидний сайхан авч явлаа. За мөн одоо би бас энэ хятадаар аялахдаа travel sim-ээр л одоо аялдаг л да. Ягаад гэхээр travel sim маань одоо хятадд одоо байгаа мөртлөө YouTube, Facebook ерөнхийдөө маш олон тийм аппликейшнууд ямар ч цаадгүй ажилладаг гоё өндөр хурдны. Тэгээ travel sim-ийнхаа хамт олонтойгоо одоо бид сайхан хамтдаа аяллаа. Мөн одоо наран ихтлгүүрийн Victorinox брэнд, Органа брэнд, Oddtang гэдэг одоо маш олон одоо найзууд маань бас миний аялалтаа бас хамт аялж байгаа. Ягаад тэгэхээр би энэ олон компаниудтай одоо бүтэн жилийн гэрээтэй ингээ аялдаг учраас бүх одоо аялал маань одоо энэ компаниудтайгаа хамт явдаг. Тийм учраас одоо бас та бүхэнтэйгээ манай аяллаа тойрог нэвтрүүлэгтээ хамтарч ажиллах энэ брэндүүдтэйгээ бас Монголынхаа үзэгчдэд хүргэе гэсэн
компани найз нөхдөд надтай холбогдоорой. Тэгээ миний утас 9598 65 55 гэсэн дугаар дээр Алигч Ган уулзъя би байж байгаа. Тэгээ та бүхэн бас миний нэвтрүүлгийн талаар санал бодлоо шүүмжөө бас одоо харамгүй хэлээрээ бас та бүхнийхээ яриа шүүмжийг бол би сайхан хүлээж авнаа. За баярлалаа та бүхэндээ.